Барайл үсэг гэдэг чинь баг энэ нөгөө Монгол бидний 35 үсгнээс баг хараагүй бид нарт чинь хамаагүй илүү мэдрэмжтэй янзын гоё хичээл байдгийн билээ. Сурахад бол анхны өдрөөс эхлэж авах юу хүн лээсэн сураад ирснээс хойш айгүй гоё болж одоо сурсан хичээлдээ дасан зохицож одоо цаашдаа амжилттай явна гэж бодож байгаа. Барайл эгчийн сургалтанд шүүхийн шийдвэргүйцэх байгууллагыг төлөөлөөд 14 оноогоос сурлаа. Тэгээд өмнө барайл үсэг гэж сонсч байсан болохоос биш. Ингэж өөрийн биеэр сууж суралцсан баяртай байна. Тэгээд хараагүйчтэй хүний одоо мэдрэмжийг бас энэ 14 оны хугацаанд мэдрэлээ. Одоо нүдэн боож байгаад унших, хажууд хүн уншиж байгаа төсөөлөн бодох гэх зүйлүүдийг одоо мэдрэлээ. Тэгээд энэ барайл үсгийн сургалтанд хамрагдсанараа хараагүй иргэдийн мэдээллийг ирэх боловсролыг дэмжих одоо дэмжих нэг алхам болсон болов уу гэж бодож байна. Барайл бичиг анх мэддэггүй байсан. Тэгээд барайл бичиг мэдснээр надад ингээд юм уншихад илүү нэг ойлгомжтой болсон. Би барайлаар топ бодож сурсан. Бас барайлаар үг уншиж сурсан байгаа. Тэгээд манай нэг найз байдаг, тэр найз манаас жоохон харахад хүндрэлтэй байдаг. Найзтай анхны шатн дээр бол эхний үтсэн 6 цагаар зааж өгнө. Тэгээд дараа гих дээр нь тоогоо заагаад тэгээд дараа нь Монгол хэлээ заагаа явна гэж бодож байгаа. Хүн заавал хөгжих ёстой. Хөгжихийн тулд суурь боловсрол заавал эзэмших ёстой. Тэрний илэрлэл нь ер нь бичиг үсэг хамгийн ихний шатны боловсрол гэж хэлэхэд болно. Тэгэхээр хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөгжиж гэвэл хамгийн анхны шатны боловсрол бол барайл үсэг сурах, барайлаар уншиж сурах, бичиж сурах, бас барайлаа хэрэглэж сурах. Энэ бол маш чухал. Хамгийн анх шатны сургалтын одоо хэлбэр юм аа. Тийм учраас манай барайл цонх төслийн хүрээнд бид нар 21 аймагт барайл цонх төслийг хэрэгжүүлж үүгээрээ дамжуулан харааны бэрхшээлтэй бүхий л хүмүүстэй анх шатны боловсролыг олгох болмаар энэ нийгэмдээ бас дасан зохицох, нийгэмдээ барайл үсгийг хэрэглэж үүнийг үндэслэж бас хүмүүстэй харилцах, өөртөө илэрхийлэх, албан бичиг бичих гэх мэтчлэн энгийн хэрэглээнүүдийг бас хэрэглэх шаардлагатай. Учираас манай барайл цонх төслийн хүрээнд үүн сургалтуудыг цөөн байгуулж байгаа маш баяртай байна. Тэгээд Дундгуй аймгийн хувьд ч гэсэн зөвхөн харааны бэрхшээлтэй хүмүүсээс гадна төрийн албан агч нар суралцсан бид нар баяртай байна. Тэдний хувьд энэ бичгийг суралцсанараа давхар боловсрол одоо авж байгаа ийм гайхамшигтай завшаантай хэрэг гэж бид нар үзэж байна. Ингээд нийт суралцсан бүхэл хүмүүстэй амжилт хүсье. Та бүхэн барайл бичгээ өдөр болгон заавал хэрэглээрэй гэж ерөөж байна. Өнөөдөр хаалтаа хийж байна. Тэгээ манай Дундгуй аймагт бас одоо 52 төрийн албан агч одоо энэ сургагч хөшөө сурлаа. За мөн одоо 12 харааны бэрхшээлтэй иргэд маань одоо энэ барайл бичгийн сургалтанд сурлаа. Ингэснээр одоо цаашаа бол энэ хүмүүс энэ барайл бичгийг цаашид одоо бусдад зааж сургах энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлээ даван туулахад бол тодорхой одоо хувь нэмэр оруулж ингээ ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Төрийн байгууллагын хилтэс агентлагийн 33 юм хилтэс агентлагийн 52 албаа 3 шатны удаагийн сургалтанд бас амжилттай хамрагдлаа. Энэ хүмүүс сургалтанд хамрагдсаар харааны бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагаар үйлчлэг авахд хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэхэд анхан шатны бэлтгэл ажлыг хангаад байна. За мөн сургалтанд хамруулсан хилтэс агентлагийн дарга нартаа бас баярлалаа. Цаг зав аваад зарцуулж ирсэн иргэдтэй бас маш их баярлалаа.